орой минь. За би таргын дарт хийхээр ингээд бичэн баталж байгаа. Энэ болохоор бүхэл бүрийн бичэн. Тэгээд бүхэл бүрийн бичэн илүү нөгөө нэг хурдан батар дэмжиж санагцсан. Тэгээд өнөөдөр гоё маншири хийд яваад салхин цохиулчаад ирсэн. Амар гоё өснөөс гоё шороо агаар нэртэй амар гоё. За тэгээд би штэ тэ. Одоо ингээ угаасаа унтахаас өмнө нэг бичээний хийжүүл маргааш гоё бичээд маргааш таргаа хийхэд яг бэлэн болчихно. Тэгээд бичээн одоо ингээ бичээний баталчаад масл хийн заяа. Би болохоор юу яатсан? 250 г масл юм байна. Гэтэ юун дээр бичэн дээр бол нэг их масл орохгүй мөлий. 125 г гэсэн мэлүү. Би тэрийг анзаараагүй яачих. За тэгээд би ийм чихэр болсон заяа Sour Madness гэдэг бүрээ 100% sour тэгээд нэг энүүгээр challenge хийвэл гоё бүр extreme sour гэсэн юм заяа. Then slime apple гэдэг шүү дээ. Энэ slime apple, watermelon, bloody orange, cherry neon гэнэ. Би энэ нөгөө нэг эрзэн чихэр юм болов уу гэж бодсаахгүй. Тэгсэн чинь candy байсан билий. За slime apple-ыг үзт юм уу? Галзуу яж магадгүй те. Байна. Энэ яг extreme sour яг мөн зэ. Гэтэ би бүр энэс амар sour юм болов гэж бод. Яг төвчгээр бас гүрэлэхээр гүрэх юм ээ. Гүрэх юм байна гэнэ. Одоо ингээд чихэрлэг болчихж байгаа байхгүй. Гэтэ энэ амар дайжгүй чихэр байна. Тавны чихэр болгочтой юм уу? За энэ юм заяа. За сая апплыг үзээ одоо orange бас. За watermelon-ыг авчихсан. Watermelon юм яа юм. Би энийг зөвхөн random see-үгээс олсон шүү за. Тийм чихэр гадуур зөндөл авал. Нэг TikTok дээр хүмүүс бүр амар гэж үгэлээсэн шүү дээ. Би тийм чихэр болов гэж. Яг тийм амар хүлээл тавиагүй л дээ. Ийм хөөрхөн дүрстэй мэн. Фу. Гой sour чихэрэд нэр үл энийг идчихмээр. Энийг итгэл ер нь хангалттай. Би сүүлийн үед бүр амар sour neutrally worms ч юм уу. Ямар нэгэн sour чихэрэд нэр байгаад заахгүй. За энэ нь шүү дээ хамгийн За сая watermelon-аас бас хөөрхөн байлаа заа. Алим дээр би хэдий өглөө 6 өглөө 7 өглөө. Энэ watermelon hell watermelon гэсэн байхгүй яг hell байна заа. Биш энэ hell watermelon гэсэн байхгүй. Энэ бараг л энэ hell watermelon гэсэн байхгүй.
Гэтэ бас чанга юм байна. За энэ баг 10-8 заяа. Бас сая нэлээ хүчтэй байлаа. За Bloody Orange. Хизээ унтна. Бас нэг бичлэгийн янзлмаар л байгаа. Тэг өмнөөс нь хүмүүс ингэ нэг TikTok дээр хүмүүс ч үстэй Америк нэг хоёр хүүхний бичлэг үзсэн ба. Тэгсэн чи бүр ингэ нүд нь яагаад лаа. Нэг нүд нь бүр анивчж байна чаад. Бүр анивчтал нь саур байгаадсан шүү дээ. За orange бол нөгөө hell watermelon-ыг арай гүйцэнгүү заяа. Гэтэ бас orange бол жоохон саяны хоёроос ч санагдлаа. Би ихтэй ер нь orange-тай чихрэн жоохон orange-ний juice л гоё. Orange-тай ихтэй чихэр эднэр маримлаад эднэр жоохон зүг аваад идэж шүү. За одоо cherry neon үлдсэн байна заяа. Улаан өнгөтэй. Ингээл 4 төрлийн амттай. Нэмэр ингээд гаднаасаа амар эрзэн чихэр шиг харагдахгүй ингээд. Эрзэн чихэр биш байсан ч яах вэ? Биш эрзэн чихэр ч байсан яах вэ? Ийм ч үс яах. Гацрын гадаг. Гэхдээ яагаад ингэж юм бол санасаа сансруу үлд шүү. Ухамсаргүй subconscious. Түрүүнээс хойш эсвэл мэдсэн болохоор тагмаа хэл эднэр амир харж байна. За ийм ингээд хөрлөг амт нь ороод тэгэхээр хэр эсвэлэн байсныг мартчихад байгаа байхгүй. За энэ нас 16. Би хамгийн амрыг нь бол watermelon, cherry хоёр нь бол ер нь хамгийн галзуу юм байна зав. Тэв нөгөө apple, orange хоёртой нь бол жоохон сул байлаа. За тэгээд одоо нөө арай алдсан болохоор нэг чихэр идэх сонирхолгүй. Би баг дөрвөлнгийн л бүтэн идсэнгүү. Маргааш идэхээс гэхгүй. За тэгээд би одоо Монгол бүхэл бүрийн бичээнээр удаж байгаа хгүй. Ер нь бол би дандаа маквирис шүү дээ. Тэрүүгээр хийдэг байхгүй. Гэрээс бүр амархан бутардаг. За энэ ч гэсэн ялгаагүй амархан л бутардаг юм. Тэгээд таргийн болохоор Activia сонгодоо зав. Гэтэ одоо Activia-гийн том нь байхгүй Danone гэж таргуур. Гэтэ нэг газар үстэй тий Danone Activia гэж үгүй юу? За тэгээ энийг нүдж байгаа л нэг бичлэг янзлан тэрийг хийн. Тэгээ надад нэг бичлэгний санаа байгаа заа. Би нэг ер нь аль нөгөө стилистийн нэг хичээл авч ирсэн баггүй юу? Лүгэ Санчерма гэд. Тэгээ тэр нь хичээл амар хөөрхөн ингээд бас юутай. Ийм ингээд хувцарчлагын тэмдэгтүүд бла 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 гэсэн бонустай зав. Толгой барилгах зөвлөгөө, хувцарчлагын тэмдэгтүүд гээд
Би одоо юм угаах тартай юм хайшин тэрийг ингээ амар гэртээ залж малцсан. Ингээ A5-аар хэвлэхэд тохиромжтой юм файл майл юм хөрхөн бэлгэнд өгч мөгдөг. Яг заримдаа нэг хувцсныхаа материалыг мэдгүй буруу угааж муугаах гэдэг нь шүү дээ. Би зүгээр тэрнээс л ягаал ер нь бол энэ хувц зарчлагын тэмдэгт тэгээ толгой байрлах заавар маавар гэдэг байхаар нь хөвлөд авцахгүй утсан дээр байснаас хараад байж ийл гэж бодоод тэгээд санжирмаа гэд Lower санжирмаа гэд яаж унших юм бол Биний дуудлага нь олсон юм аа. Тэ намайг уучлаарай. Лүвэ лах те. Лүвэ санжирмаа. Тэгээд тэр хичээлийнх нь нэр нь болохоор Modern Classic хувцлалт. Тэгээд Modern Classic Timeless Style гэсэн байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө classic буюу одоо бүх цаг үед өмсөгддөг, байнга гоё ярагддаг төрлийн хувцас байдаг шүү дээ. Тэдрийг гоё орчин үеийн хэмаанигт оруулаад өмсөх. Тэгэл classic timeless хоёр ч баг л ялгаагүй юм шүү те. За тэгээ тиймэрхүү тэгээ тийм бүлэг хичээл байнгуудаа дотроо бараг 8 хичээл байсан баха. Би тэгээд бүр амар оноос өмнө үзсэн байхгүй тэрийг тэр чинь бас хөөхөн юу яасан. Тэр үед би болохоор бичлэг хийсэн заяа. Одоо яг юу сурсан тухайга. Тэгэнгүүт бас хайран мөнгө төлсөн хичээлээ ингээд YouTube дээр тавьчихаар нөгөө багшид тэр нөгөө Лүвэ санжирмаа студид ч гэсэн муухайх надад ч гэсэн ингээд хайрын юм шиг санагдаад тэгээд би зүгээр нэг хичээл байсан нэг юм юу байсан байхгүй юм. Хичээлийнхаа тухайтай яг бүрэн яриаггүй. Гэхдээ нэг яг юу өмсөх үү, шкафанда яг юу байлгах бол зохимжтой вэ ч юм уу те. Тэрийг ярьсан. Тэгсэн чинь ингээ бараг л хамаг. Тэгсэн чинь ингээ яачлаа да ямар ч гэсэн л ингээ жоохон химээргүй болоо явцсан зав. За тэгээд ямар ч байсан юу яачих гэж бодсохгүй. Тэр хичээл дээр гарсан юм timeless тэр хичээл дээр гарсан юм timeless classic хувцас тэгээд амар тийм modern vibeтай хувцсны брэндүүдийг зааж өгсөн байхгүй. Би тэгээд тэр брэндүүдийг гоё бичлэг болгочихъя гэж бодсон. Надад ч гэсэн тэр брэндүүдээс ухаж үзчихсэн брэнд байсан зөө. Тэгээд бас юу нэгнийх нь бас хувцсан надад байж таарсан. Тэг гоё мөнгө цуглуулаад баяжгаараа тэдрээс бас авч үзье гэж. Гэхдээ яг нэг брэнд нь надад амар таалагдаад байгаа хгүй. Тэрнээс би хувц авч үзье гэж бодож байгаа. Тэгээд нөгөө нэг тийм хувцлалтын стилистик хичээл авч үзэхээр юу юм бэлээ яг. Одоо ингээд 12 сараас хойш хэдэн сар өнгөрсөн? 6 сар өнгөрсөн юм уу те. Тэгээ бодохоор нөгөө юу юм бэлээ. Хувцанд нэг мөнгө өргөдөхээргүй болцсон. Тэгээд нөгөө нэг хувцанд мөнгө өргөө дээрээс нь яг хувц авах юм бол яг гоё хувцаа олж чадаадсан байхгүй. Тэгээд тиймэрхүү бас үр өгөөжүүд надад байсан. Тэгээд тэр чинь хамгийн гол нөгөө нэг шкафа бас яаж цэгцтэй байх уу? Одоо ингээл юу өмсөх үү гэж зогсохоос илүү нөгөө нэг шкафа яаж цэвэрхэн байх уу? Тэр цэвэрхэн ч гэжтэй. Одоо ингээл амар хэрэггүй хувцад овоолаастай тэдрийг яаж зохицуулахаа мэдэхгүй байгаад байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр амар юу байсан? Хэрэгтэй байсан. Шкафа бас янзлж сурсан. Тэгээд ер нь бол тэрэн дээр нэг дүрэн байгаа даахгүй шкаф янзлах дээр. Яг нэг жил гар хүрээгүй бол ер нь бол болчихжээ л гэсэн үг юм лээ тэр хувцас. Тэгээ би яг нэг жил гар хүрээгүй хувцуудаа яг ингээ халсан. Тэгсэн чинь ингээд амар сэтгэл санаач сэргээд ингээ шал өөр болоо. Тэгээд дэлгүүр хэсэгтээ ч гэсэн ингээ юу болцсон? Хувц ахгүй биш авч л байгаа. Гэтэ бүр ингээл амар их мөнгө зархаа болцсон. Дээрээс нь
Би бас угаасаа дрифтээр амар хэсдэг байхгүй. Тэгээ дрифтээр хэсдэг бичлэг бас хий гэж бодож байгаа. Тэгээ дандаа хэсгэрээ ингээ марчаад идэг заяа. Тэгээл ер нь бол нэг зөв хувцас олдог болцоо л гэсэн үг юм байна ер нь бол. Тэгээд би яг хичээл тэр үед чинь би 12 сард 1 сард яг бичлэг хийж үзсэн яг ингээд сурсан ийм хичээл авч үзсэн ийм санагдсан гэдэг. Тэгээд амар түүхий яваад захгүй. Шууд сураал, шууд хэрэгжүүлээл явна гэхээр тэр үед жоохон хууд санагдаа. За ийм хурдан өөрчлөлт гэж байхгүй гэж бодоод. Тэгээд одоо ингээд тэрнээс жоош чи өвөл үзсэн хаврын хувцалтай бодоод 100 гээд ингээ үзэхээр ер нь тэрнээс хойш авсан хувцууд ч бага. Тэгээд бүгдээрээ ингээд өмсөгддөг хувцуудтай болсон. Тэгээ бүгдээр минь хооронд нь зохицуулж амар сурсан заяа. Тэгээ бас өнгөний зохицол гэж юм бас байна. Тэгээ өнгөний зохицол дээр бас би нэг амар төгс мөс болол тий. Бүр ингээл тасарсан хувцлаад байгаа юм байхгүй. Тэгээ ер нь өөрийнхөө хэмжээнд хөөрхөн апдейт хийж чадсан байхгүй. Тийм байна. Яа энийг нүцээр аваад бүр ядарчлаа гэхгүй. Дээрээс нь би ингээд сүүл бичлэг хийхдээ бүр эспрессо шот ууцсан. Тэгээ өдөр нь 2 американо ууцсан байсан заяа. Тэгээ бүр ингээд орой нундахгүй бүр ам халаад амар чалчиж малчаад. Одоо ч гэсэн өнөөдөр би бас эспрессо тэгээд американо ууцсан. Тэгээ одоо ч гэсэн ингээд онд нойр хүрэхгүй ингээд зомбиро чалчаад л зогсож ин л тоо. Тэг кофе уухгүй өдрөө ингээд шууд арай олоогүй шууд тасарчаад байгаа байхгүй. Тэгээд тийм ээ. За тэгээд та нар сайхан наадцгаас нүү. За тэгээд би юу яая? Одоо ямар ч зэнийг нүдсээр агаад унтахаас өмнө болгоно. Тэг маргааш уулзъя. Маргааш таргын дортныхоо таргийг хийх бах. Bye bye. Ваастай хэлбэл чиний их гал дээр бол яагаад шаардлагагүй. Тэгээд хичээний нэг болсон ангил жижигхэн зүйлийг тэгээс хичээний ихтүүлсэн юм шиг. Тэгвэл 100 г гээд бичэн дээр бичсэн байхгүй. Тэгэхээр нэг амар их харагдаад энэ бас өөрөө амар том сав байхгүй. Тэгэхээр энэ дундуур гайгүй ч юм уу. За би анартай тариг авч үзсэн. Тэгээд анартай дараагийн өмнө бэрэл дааж үзээгүй. Тэг болохоор минуугаар таргийн дорт гэвэл гоё болов уу гэж бодоод. Тэгээд бай. Тэгээд надад торт нөхөй байсан л та. Тэгтээ нөгөө нэг жижигэн байгаад заахгүй. Тэгээд ийм савнд гүрээлгээд хийсэн юм аа. Яа. Амт бол гоё л. Баярлалаа. Баяртай.